Намайг Хасуурын ган хүй гэдэг эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 7 хоногийн хагасаа бүтэнсээ өдөр болгон ер нь гэрээсээ гарахгүй. Өөр хүнтэй уулздаг зөвхөн гэрийнхэнтэйгээ байдаг, хүүхдүүдтэйгээ байдаг. 7 хоногт 3 удаа хүүхдүүдтэй хамт бүжгэнд явна. Сүүлийн 17 жил бизнесийн ертөнцид бол өөрийнхөө зүйлийг бүтээх гээл явж байгаа. Анх бол би 20 настайдаа бизнес эрхлэх гэж үзэж ирсэн. Хамгийн анхны болохоор аялал жуулчлалын компани байгуулах гэж үзсэн. Орчуулагч хийдэг гэсэн. Тэгэхээр чадчих гэж бодоод. За тэр амжилтгүй болсон. Дараа нь баар ажиллах гэж үзэл. Тэр нэг 3-4 сар болол дампуурал. Тэр цаг үед бол яг манай гэр бүлүүд хамгийн хүнд цаг байсан л та. Тэгэл ээжээр маах чинь 2 байртайсэн. Тэгээ нэгийгээ зараал. Тэгээ би сургуульд явна гэх намайг сургууль явуулсан байхгүй. Эхний жилээ дуусгаад байж идэл манай ээж унаад нуруу уулцсан. Буцаж ирэх энэ хэрэгтэй юм гээд. Намайг ер нь хамгийн их хурцлсан юм бол манай ээжийн тэр мис асал байхгүй. Зөв манай гэр бүл бол зүгээр компаниар бодвол зүгээр дампуурлын хэмжээнд байсан л та. Шууд ингээл идэж уухнаас ахвал мэдрэгдэг байхгүй. Одоо жишээл маасалтаа сахартаа далах иддэг байж байгаа л яг хагалгаа их болоод гэх мэд чинь бараг 2-3 жил дан далах хэлдэг. Манай хоёрын бас нэг надад хамгийн урам өгдөг юм бол тэр байхгүй. Яжаар. Нөгөө хичнээн хэцүү байсан ч гэсэн 100% гэдэг итгэдэг. Эхний барьж тухай барьжсан бизнес нь шар арганы бизнес байсан л да. Тэгээ шар арганы бизнесийг бол харин амжилттай хийж чадсан юм. Тэр үед бол надад миний найз тусалдаг байсан. Одоо ч надтай хамт байгаа маа дэг захирлыг явж байгаа. 17 жил одоо яг миний хажууд түшилцээд яг нөх хэрэгтэй цаг үед нь нуранаас төшөөд авчдаг. Ийм л найз би. Хамгийн сүүлд нь MCS Анонго гэдэг компанитай хуйлах нь үлдээд. Тэгээд нөхдүүдээс бизнесийг худалдаж аваад. Хайд шар аргыг чинь бид нар 3 жил хийгээд 3 жилийн дотор хойдол түвшээ Монголын топ татвар төлөгч болсон. 20 тэрбум борлуулалт хийдэг болсон байсан баг шүү. 14 он би чинь Харвардыг төгсөөд ирсэн. Тэгээд тэр үед ч одоо бараг 500-аад ажилтнтай уулзсан тий. Манай 2-3 компани топ 100 аж ахуйн нэгжид ордог болсон. Тэр нь нэлээд л одоо болцсон гэж өөрөө бодож байгаа шүү дээ. Тэгээд манай аав надад нэг үг хэлсэн байхгүй. Чи одоо жоохон өөрийгөө голдог баймаар байна. Чи ингээд байран нэрээ зогсож болохгүй шүү гэдэг үг нэг тарих юм гэсэн байхгүй. Тэгэл илүү урагшлах хэрэгтэй юм байна гэдэг. Том нэрээс юусаа яах хэрэггүй юм бэл. Зорилгоо тавиал туушинтал зүтгэл хэрэгтэй юм бэл. Тэгээд дараад нь одоо ч уул уурхаан тоног хөрөмжийн зах зээл рүү анх орж явахд бол нөгөө дэлхийн хамгийн том гэсэн компаниудаа өрсөлдөх гэж орж байгаа байхгүй. Тэгээд бас л айгаагүй л орсон. Тэгээд амжилттай ажиллаж чадчих байна. За өнөөдрийн байдлаар манайх бол байнгын 710 хүнтэй. За нөгөө сезоноос хамаарал 1000 хүрдэг. За бас нэлээд олон тооны одоо бэлтгэл нийлүүлэгчтэй уул уурхай тойрс үйлчлэгээ голцоо чиглэсэн бизнесүүдтэй. Яг хотод дотор бид нийтийн тээврийн үйлчлэгний жижиг компанитай. Өдөр гэр бүлийнхээ хэмжээнд нэг сан байгуулсан асуур сан гэдэг. Тэгээ үндсэндээ 2-3 чиглэлээр бид тэр үйл ажиллагаа явуулж байгаа л да. Залуучдын босрол ерөө хандсан. За эрүүл мэндийн чиглэлээр бид шинэ бүрэн хэмжээтэй хамтраад элийн нэгт аяг явуулах мэт анхны санхүүжилтийн үрж хамтарч аяыг эхлүүлж ирсэн. Монгол багийн спортыг хөгжүүлэхэд бид энэ 3x3-ын клубыг авч мэрэгжлийн тамирчидаа болгож тэгээд улмаар тэндээс эхний олимпийн эрх авсан баг гарч ирсэн байна. Тэгмэш ингээд нэмрүү санаачлууд хийгээл яваа да. Хүн одоо ингээд шууд чинээлэг айлын хүүхэд болоод тийм үү шууд том хөрөнгөтэй болоод тэр хүн амжилттай явах гэсэн ойлголт. Ёстой ч биш байхгүй. Зүгээр ингээд хөрөнгөтэй байгаад төрчих юм бол тэр хүн угаасаа буруу замаар л байдаг. Хэдэн жил хөрөнгөтэй байх бол гэдэг асуудал байхгүй. Тийм болохоор би хүүхдүүдтэй аль болох өөрснөө юм бүтээх гэж боддог.